Бүгдээр нь сайхан энэ өдрийн мэндийг хүргье. За мэндэ нулаа өргөч үүрээд аялдаа гарахаар бэлэн болсон. Хаашаа явах гэж байна гэхлээр Хинтээ аймгийн Дадалсан орно. За Улаанбаатараас гарахад ялимгүй бараа тавиасан тэгээд жаргалтай төхөөд ирсэн чинь гоё бороогүй бүүдэр байж таарсан. Тэгээ байгалийн сайхныг хараад үхэр адуумал хараа явж яасан чинь Хинтээ аймгийнхаа хаалхан дээр ажил. Машинтайгаа өөрөө ирэхгүй тэгээд селфи видео хийгээд эхэлсэн. Тэгээд Хинтээ аймгийнхаа үзэсгэлэнт газруудыг үзэж явсныхан дараагаас Хинтээ аймгаас хөдлөөд Дадалсан руугаа чиглээд явсан. Тэгээд Дадалсан руугаа ерөнхийдөө явахын тулд бол мэдээж Хинтээ аймгаас хойд чиглэл буюу Нориглон сум руугаа бол чиглэдэг. Нориглон сум руу бол дан засмал замаараа явдаг. Засмал замаараа 180 км явдаг. Тэгээд 180 км явсны дараагаар Дадалсан руугаа бол 70 км шороогоор явдаг. Үүн дээр бол бороотой үед бол жижиг тэрэг байтугай бараг том тэрэг явахад ч гэсэн жоохон хүндэлтэй байд юм билээ шүү гэдгийг та хэддээ сануулъя. За үүний дараагаас мэдээж байгальлыгийг гайхаж бишиж явсныхаа дараа яг Дадал сумныхаа үүдэн дээр ирсэн. Энэ маань болохоор Тархан цаас буюу байгаль орчны байцаагчдын ерөнхийдөө үүдэн зогсож байдаг. Яг энэ нөгөө нэг Дадал сумны яг үүдэн дээр ихэд сүлжээгүй байдаг юм байлээ шүү. Манайхаа нөгөө бэлэн мөнгө авч явж байгаараа том машин 10,000 жижиг тэрэг 5,000 нэг хүний 1000 төгрөг бэлэн мөнгөөр үйлчлэлт юм байлээ. Тэгээд Дадал сум руугаа ороход гүүрэн дээгүүр гараал жинхэнэ онон мөрөн дээгүүр ингээл явна да. Тэгээд Дадал сум руугаа шорон замаар 70 км явж очсныхаа дараа бид нарыг юу ухцсан бэ гэхлээр Чингисийн 9 хар туг хүлээж авсан. Тэрийг харахад бол амар сүрдмээрсэн. Одоо бидний энэ харж байгаа энэ хаалга, энэ баатрууд бол ерөөсөө нуус төвчөөний ерөөсөө эхлэл шүү. Дадал сумын хаалга. Тэгэл Дадал сумын хаалгаа ингээл өнгөрөөд юу доошо буугаал ингээ харахад зүгээр тасархаа. Яг одоо бидний энэ харуулж байгаа буюу нар жаргаж байгаа хэсэг маань бол Чингисийн хотог гэж байгаа. Чингисийн хотгийн яг дээдлийн уулын орой дээр ерөнхийдөө яг отголж хонсон байгаа. Нар жаргаж байгаа, өглөөний нар мандж байгаа, доогоор гол урсж байгаа. Гол нь бол мэдээж нэг юм хөтөл байгаа юм л да. Ийм хавцалтай. Тэгээд энэ хавцал маань бол яг доороо бол онон голтой, цаанаас нь балжрын голтой, тэгээ хоорондоо уулздаг юм уул зуртай. Тэгээ ир хүн болсон мэдээж хэр үдэ гарсных цөөнгөө сэгсэрнэ. Тэгээд цөөнгөө бол энэ байгалийн сайханд ингээд хойд зүгийг хараад л явж байгаа юм тэр шүү. За бидний харж байгаа нь бол хажуугийн булаг гэдэг энэ аршаан байдаг. Энэ аршаанаас бол нутгийн иргэд бол маш их ингэж одоо юу гэдэг цэнгэг гэдэг үднээс нь ус ундандаа хэрэгэлдэг юм байлээ. Дадал сум нь болохоор 103 жилийн түүхтэй нуус төвчөөний маш олон бүлэг дээр гардаг зүйлүүдийг бол Дадал сум маань бол шингээж өгсөн байдаг. Дадал сумаас мэдээж нөгөө нэг яг чанга хоошоно бол хилийн зураас хүртэл бол 50 гаруй км явдгаа гэж нутгийн хүн хэлжсэн. Тэгээд 45 км дээр очиод хилийн наадлын 7 км дээр бол үнэхээр диважин шиг хэсэг бол биднийг бол угтдаг шүү гэдгийг бол тайлбарлаж хэлжсэн. За бидний яг одоо энэ саяны хараад өнгөрдөг хэсэг бол Чингисийн 3 нуур гэдэг яг энэ нуурын дээр бол би яг сууж байна. Чингисийн маш том юм чулуун сэлбэр хөшөөгөөс хийсэн байсан. 3 нуурын яг голын хэсэгтээ би яг энэ сууж байгаа юм аа яг хүндийн харуулцтай суух юм машин төлөвлөгдсөн хамгийн тансаг хэсэг нээсэн. Тэгээ хоёр талын жижиг нуур маань бол алсаас харах юм зайны мэдрэмжийг өгөх жижиг нуур байж таарсан. Оттог гэдэг зүйл маань болохоор ийм жижиг юм нарсаар ийсэн, усаар ийсэн юм отгонууд маш их байд юм бэлээ. Энэний дараа нь мэдээж очих үзэх газрууд маань бол зөндөө. Дадал сум дээр яг үзэх жижиг 9 хэсэг байд юм бэлээ. Тэгээ яг ингээд сумаа тойроод уулынхаа ингээд ингэрүүдээр тойроод ерөөсөө яг маршрутаа нар зөв тойроод үзэх юм маршрут байдаг. Тэрнийхэн дагуу л ерөөхдөө явж үзсэн. Цаашаа хил рүү явъя гэсэн боловч мэдээж машин тэрэгний асуудал саад гарсан учраас яваагүй. За энэ том хар том чулуу юу вэ гэхээр дөрвөлжин булш гэдэг юм бас түүхэн газар юм билээ. Энэ яг хуучин бол булш байсан газар. Энийг бас сэргэн засварлаж ерөөхдөө хашаална гэсэн тийм нутгийн осууд нэрж илээ. Одоо яг энэ хэсэг маань болохоор бас юу юм бэ гэхээр нэг
Дэлгүүн болдог энергийн төв юм байлээ. Энэ дээр бас нэг ойн бацагч байдаг. Нэг хүн 3,000 төгрөгийн тасалбар авч ордог юм байлээ шүү. Яг одоо миний энэ тойроо ирэлж байгаа хэсэг бол дэлгүүн болдог овоо маань даваан дээр гарахын тулд доороос нь арц үүж модоо аваад дээр нь гараад тулганд нь мэдээж галаа барьдаг, галаа төлдөг. Тэгэж ерөнхийдөө хөргөл харьцаа тавьдаг шүү. Цаана нь болохоор овоон дээр нь хөл нөцгөн гიშгэж бүтэн биеэр газар явж энерги авдаг. За үүгээр тэгээд ерөнхийдөө дадал сумын маань үзэсгэлэн газруудыг үзэж дуусаад Улаанбаатар хотойгоо зориод буцаад явсан. Тэгээд ажил вэхтэй учраас зав цайндаа